Хүн төрлөختнийг маш олон гайхалтай мөчүүд өөрчилж байсан. Гэхдээ хүн анх морьтой холбогдсноос хүчтэй гэж үгүй. Бид зэрлэгүүд байсан. Бид үеийн үед мордыг ангуучилж зэрлэг амт мэт ханддаг байсан. Харин нэг өдөр нэгэн ухаалгаар бид болон мордын хувь тавиланг нэг замд огтлолцуулсан юм. Тэр үеэс хойш хүн төрлөختний иргэн шил үрд өөрчлөгдсөн юм. Үрд мөнх. Энэ өвөрмөц харилцааг ойлгохын тулд бид түүхийн буурал хуудас руу заавал эргэн очих хэрэгтэй. Бидний сүнс тэдгээр ид шидийн гэмээр мордтой холбогдсон юм. Бид нэгэн гэр бүл болцгоосон. Морд бидэнтэй алхам тутам бүрд хамт байх болсон юм. Бидэнд тусалж, бидний төлөө тэмцэж, боломжгүй бүхнийг бүтээсэн юм. Бидний харилцаа хязгаарч салшгүй хайраар холбогдсон билээ. Бид хамтдаа хан хэрэмийг барьж эхэлсэн. Салангад улсуудыг хүртэл нэгтгэж эхэлсэн. Бид хамтдаа ган төмрийг хүн төрлөختний соёл иргэншлийг бий болгох зэвсэг болгон ашигласан. Мөн хамтдаа бид хийсэн бүтээснээ бусдын дарангуйллаас хамгаалж чадсан. Бид хүн төрлөختний сайн сайхны төлөө нэгдэж чадсан. Хүчрхэг эрс, зоригт дайчид, эрэлхэг мордын туурайн төвөргөн дэлхийг нэгтгэх хүч. Бид хүлэгт баатрууд байсан.